Чонын сүнс тэнгэр тальж жичлүүлж байна гин бурхтад. Диваачин дамыг нь шийдэхгүй наруухнаар тэр ийм очиж. Замаар явсан зантхар толгой. Зайцсанд хурцсан мангуу толгой гэдэг шиг хөвчөр явсан хөх нохой би. Хүмүүст байлдуулаад амиа алтлаа. Газар өшөглөнгүйж явах дуусч гандуухан сарал арьсан хуулуулан буруу зөвөө шийдүүлэхээр бурхтын өмнө зогсож байна би. Урт дөхөчи гэвч урд таар нэгэн тохирё. Галзуу гэдэг нь худлаа гансарсан байсан нь үнэн гэд бусдыг нь та нар өөрөө сонсоод буруу зөвийг нь шүүгээрэй. Ихийн хөвлөд би болсноос хойш энд иртэл юу болсныг галзуу биш эрүүл ярьсан би. 7 жилийн өмнөс олоон эс дундаан явхад алтайн уулсын хүүтэн суганд аав ээж хоёр намайг хийсэн гэдэг. Аав чон эд согоо байсан бол ар Монголд би хаан суух байлаа. Аз дутаж хоёулаа чон байсан учраас адгийн би бэлтэргээр амьдралаа эхэлсэн. Хаврын дунд сард нүдэ битүү амтан хатан ээжээ зовоон байж ганцаараа биш тавуулаа газрын нөхөнд төрсөн гэдэг. Нүд нээж явчаан аядах үед нүхний үзүүрт гэрэл харагдсан. Ихийн сүү цагаан байсныг энэ хорвоо өнгөтэй юм гэдгийг мэдсэн. Алтан нар хэнийг ч ялгадаггүй. Хайхтар шудраг хорвоод дуржээгээд амаа олохгүй идэнгээ алингаа мартаа тоглох гэтэл биш байж. Авдранд хураасан хүнсгүй алаад идэх малгүй. Аль бүхнээ булаан байж амзуух араатны цолцог болон төрсөн байж. Бид тавын бие өсөх гэж хурдан бэлтрэг угжих ихимийн эцэг бүүгч хурдан боргид цадахгүй хоног өдөр олон уурал аавын минь дайсан үүрч бол цагаан сүний сав хосорч цагийн ихээр мах гихчд орлоо. Сүү илбэг хിവэр байсан бол сүүлд амьд хөрөх маханд юунд орох вүлээ. Авчирсныг нь иддэг байлаа. Авчрахгүй бол үнсдэг байлаа. Араа шүд ургаж бэр тэнхээ мэдрэгдэвч алгын чинээхэн хулхамж барьж чаддаггүй. Амд төгс сургана гэж байсан аав минь 17 хоногтой дээр минь айхтар их цус хойжуулж ирээд алаг цэцэгсэнд хөвтээд олсоогүй. Аргалын мах идүүлнэ гэж гарсан аав минь аргаан барахта айлын хонироо дөхөж яваад хурдан буутай малчинд нь баригдсан гэдгийг холоос харсан чонох хожимо надад хэлсэн. Хэдэн зулцгадаа таруу дандаа өгөхөөр хаяач гисэн шиний мансуулъя гэж хайр хянслан хоёрыг уралдуулан аз туршсан. Хангаан амтнд тэгээд дууссан. Ингээд бид тавуулаа. Ижигээс үрдвшиггүй илүү гэхээс дутуу юм ихтэйгээр эхний цастайгаан учирч үүл гэжэд бэлтгэсэн. Өгсний араас өгөхгүй өссөглөнж амьд яв. Өгсөн мах идэхгүй өөрөө л гаргаж яв. Бил ингээд бэлчээртгүй хонь руу бүү гэд бэрхч гисэн уулнаасаа хоолоо ол. Зайтайхан гөрөөлөхөр бол заавал шөнөөр яваад ургах нарнаас өмнө буцаж ууландаа л ирж унтаж байгаарай. Уйлсан болгон нөхөр биш, улай болгон хүнс биш. Боссон болгон овоо биш, бодлохгүй бүү ойрт гэж зуудаг шүдэндээ биш, зогтох хөлөндөө итгэж бай. Хүн гэдэг чонноос л хол яв. Үү нэгдлээс хойш бид өстэй юм гэж амиа эхлээд аргалт сур, алдалгүй гიშгэд сур. Арга мэгчин хөрвөл алаг өрсөн хорвоод үлдээ гэж хүүтэнд гисэн өвөл болцож хүчтэйгээ нөхцөж чон шиг амьдрч чон шиг бас үхэж чад гэж баруун шагаанда хавхны соригтой баргийн ирээс дутхааргүй залбоотой хашин дэнцсэн ижим хайрт бэлтрийг бидэндээ байнга сануулав. Намар нартайгаан буцаж нагаа мөндөлтөөгөө ичлээ. Буутай чон үзэгдэх нэгсээд бух сохооч дайжаад явчихлаа. Ховын өмчхүү бид хураг ишиг алсаас харж шүлсээ гоожвол хурц гэрэлтэй машинууд холихоод харанхуйд ч тийшээ ойрт харахгүй. Төлөх долларгүй бидэнд тех уулз уулнаас унгах зүуд барьцаан тавих юмгүй хон баруун алиас хон зээлнэ гэдэг өрөөдөл. 10 хоног өглөн явхаар харааны шүлсэж гарахаа болтгийн. Бусдаас булааж идэхгүй л бол бурхан руу ихт явчих гээд байдгийн бэ л. Аавын мөртөө уулнаасаа бухаад айлын хороо эргүүлдэж анх үзлээ.
Хамаатан саднаа эрт мартсан халтар нохт нь идчих гээд хэцүү. Ээжийн үнтэй өгнөөс зөрөөд ингэрт бэлчих хоныг гитэж үзлээ. Хон хэрэг дээгүүр нисэж ховлоод хоншоор хуулуулчих гээд үнэн хэцүү. Хашдаггүй юм байна гэд халтар азрахтай адуу манаж үзлээ. Мань мэтэд нахадмаар ажиллаж мань уншчих гээд бүр хэцүү. Давааны цаана зэм байна гэхээр нь даруулгагүй нэг чоныг дагаад навсганчихлаа. Хүрээд тойж амжаагүй байтал хап гэд хавх бочихлаа. Дагуулж ирсэн дааган чон дахаас эсэлгээд уул даван одов. Айсан бид араас самцууд арын мод руу яан зүгтв. Тавуул ирээд дөрвүүлэн эргэж ирснийг харихгүй зан гаргаж хавх иргэснийг ухаанд ээждээ хилэлгүй хүрээлээ. Өлчүүлж ээж минь мэгширлээ. Өөр цайгаад удаагүй байхад урд зүгт буундуу хадсан. Бусдаасаа том гэгддэг тэрмэн бурхны оронд утсан. Хэрэг хийсэн бидний нүд хүний шиг ойртон бүлтгэнэж энэ хорвоо хатуу байна уу гэх эхийн асуултанд толгой тогтлоо. Алигачин хэвтэр хоосорч тэр талаас хүүт даах шиг болж илэг бүтэн л байвал энэ би өлсөх юуч бишийг ойлгочлээ. Өвөл дундаа орсон цагсан, өмсөн дээр гангарсан уйсан, уулнаас буудаг замаараа буугаад ууланд ирдэг замаараа ирж явлаа. Их минь гинэд цог туслаа. Энэ нэг л бишгээд алсыг ширтлээ. Унагны мах дүүртээ идчихсэн бид улаан нүдэлчгээд урд нь гарч байж зогслоо. Буундуу ямар чангыг бурхан та мэдхүү? Ботны цанаас гарсан тэр чимээ бот усэрсэн бидэн дээр ирсэн. Газрын өөд зүгтэж явхад гайтай тэр чимээ дахиад гарсан. Улаан суган дундуур минь гараад урд хатан туссан. Ухаан жалаагүй амтан уулын амаар тавч авчлаа. Боцныг бодвол харин гайгүй. Бүгд тэхэд минь дэрсэн. Нүүж ирсэн айлын улаан дээлт залуу нуугдж байгаад муу бодсон тэр аж. Ахиж тэр замаар заяан буу яваарай гэж халаа долоон ээж минь өргөдөв. Болдогсон бол бор халзан хон үржүүлээд болцоонд явхтаа л гэрээс гарч байгсан. Айлын юм хулгайж ад үзэгдэлгүй аминд халгүй амьдрахсан гэж боддогсон. Тийм хов заяалуу бурхан та хинцүүхэн идэж бай гэж хэлсэн үү хүмүүст та? Булаахаа хөрвөл хүн биднээс илүү шуналтай, болцгай хөрвөл бүр их залтай. Нийгмийн мал идчихээрээ нийлүүлээд надад тохно. Үлдүүлж тураалж ухуулчихээрэн өлн над руу чихнэ. Хөөрийн юма харамлах мөртлөө өрөөлийн юмыг миний хэлгэн. Арис ус аль бүхнийг минь авах гэж араатай машин унаад өгөө. Тэр жил биднийг төрүүлснээс жил хагасын дараа төрсөн улаан тэрч явсан ээжийг минь ар үргээс нь анчид арьснаас нь салгаад 10 мянгаар ярилцсан гэдэг. Бидний дөрвөн бэлтрэг чонын зэрэгт хүрээд бие биенээ дүшин амьдарч эхлэх үед хэрэгт дуртай нэгэнд минь гэрэл гайхуулж байгаад хэрээстэй дуран духанд нь тарвсан. Ховор хийцтэй шагаан чимэгхэн болоод холестерин багтай махан хойшоор болоод аман хөзүүн айлын хашаанд арьсан дэлгүүрт өлгөгдөөд л дууссан да. Шороотой гантай зам боллоо. Шок их харва галах боллоо. Айлны малнаас өөр амьд амтэн алтай нурууд үгүй боллоо. Үс ноос гэж өргөйсөн гурав үнэг шиг арчаагүй царайлаа. Тархан бэр ээжийнхээ 5 эр үрээс даруй 2 нь үгүй болжээ. Өөрсдийгөө яа гэж байж өрөөлд ажил удаж хүүхэд хийх гэсэнгүй. Үсээ чангалаад бүлтгэн хумаад бүрдсэн гурав шок шиг боллоо. Зарцаа идэж ходоодоо дүүргэн цаашид яах нь бүрхэг амьдралаа. Бүлэглэж байгаад ганц хурах хулгайлбал бүтэн 7 хоног ууландаа нохоор. Сүүлтэй чон биднээс биш, сүүлгүй чон сайн ирсээс харамлаад машина амаад адууга манах малаад хатмал болох шахсанд. Дахиад л нэг намар өвөл ирлээ. Дах гангарах цаг болсон байтал шар ноосноосоо салж өгдөггүй шаргын говь шиг өнгөтэй гурван юм гүйлдэж байлаа. Шар ноостой хатах юу ч биш. Шалдан ч гэсэн ирүүл байх сайхан аж. Хажуу уулын хоёр чон хамуураад халуураад хэрэг алга. Цан дуургаж үргээгээд тэрөө. Цадтал эрт таргалаад тэрөө. Эрдэм сураагүй бид юу мэдэх вэ? Илгээд тэрврээд хөлтөөд үгснийг нь сайн мэдж байна. Од төгсөн тэр шөнө орчлон ямар үзэсгэлэнтэй байв. Муу агсан тэр хүмүүсийн ботол нь ямар муухай байж вэ?
Гурайтай гэж цадгалтаагүй гурав. Гуу дагаад шогшиж явлаа. Алсад дүнэртэх адууны мах арааны шүлс үйлдвэрлэх хаж. Бор хазар дурд гарчихсан. Болдоггүй сарл ард ахчихсан. Нүд худал хамар үнэнгээд нүүдлийн шувуу шиг цууж явлаа. Гууд игшрээ талтай золгоо. Гурван том чон ил гарав. Алсад моторын чимээ гарч ам хутганы ирэн дээр ирлээ. Харанхын шүн биднийг хэн харахав? Харганд харуул нуугтаад хэвтий гэлээ. Боцноороо нуугдах гэтэл бор халдсан туулай өврөөс босоодгүй. Барайд идчихье гэвч барааны газраас гялазах гэрэл үнэн аймар. Хуулаанаас болж амиа өгөхгүй гэж тулгамдсан шунлыг дорн дарав. Тэр нь харин алдаа байсан байх лээ. Тэр дорн дастаад идчих байсан байх лээ. Нөгөө мод дэлгэн чинь машинд баригдаад нуучин суусан бидэн рүү чиглээд зогтав. Ара өрөөс нь гэрэл тусгасан аймар дуутай хоёр тэрэг бидэнд тулав. Уулаа хөөж явсан тэдний өмнөөс тугал шиг гурван том чон босоод ирэв. Бид айв тэд цочив. Бут ус рүү хааз нэмэгдэв. Арханд үлдсэн уул арга барагдахад дэндүү хол бид дөрвөн хөлтэй тэд таван хараатай. Буун дуу таснаас салхи шууг. Тарцгай ядаж нэг нь амьд үлдээ. Тал руу биш уулаар тэмцэн шүү гэх санаа уул даваад алга боловч салтаанд гэрэл туссан. Би азгүй би гэдэг боох араас нэг машинд агчхаж бултаад ард гарлаа. Булт чулгууны ард хөвтөж үзлээ. Буудуусан болж унаад зогсоход нь хурдалж үзлээ. Арын уул ууг нь инүүхэнд байдаг. Аим шиг харин бүр ойрхон байдаг. Айхалж явахдаа аавыгаа бутсан гэвэл үнэмшгүй. Архирч давхихтаа ээжигээ харсан гэвэл итгэхгүй. Үхэх байсан бол тэд үхэж шийдчих байсан. Үр би үхэж болохгүй шүү гэж гүрий. Хашгирах харах хүмүүсийн дуу холдоод явчихлаа. Хариалгах миний би ганцаардаад явчихлаа. Улам хурд нэмэгдэв. Ухаад аваад алга болов. Жих дүнгэн цосгооч. Чигээ өөрчлөн ууландаа ирэв. Дороо муу анчидтай тарж дөрвинкний 3 тунгалаг аваад үлдсэн нь тэр. Гэхдээ надад тоглох өгөөд гимгүү явсан нэгийг минь АК-гаар шүршиж унгаад ачаад аваад явсан юм байл. Бүтэн ирсэн бор хацарт бид хоёр бүтэн сар тэр уулнаас буугаагүй. Азарган чон болоод тэр маань яваад гисэн. Азгүй би нэг жигтүүл ирээд үлдсэн. Үрээ үлдээсэн жилдээ тэр маань үдийн хэрд үргэлжлэн ороод амьсгал хураасан биенд бүтнээрээ алтайн цаагуур урагшаа хил тавсан. Түүнийг хятад хуушуур болж байхад тонхлын ойролцоо би болцоонд явлаа. Үхсний араас үхэхгүйгээд үр удмаа үлдээж явлаа. Таанч гай газар дороос ой алтайхан модон дотроос гიშт болж үүрийг минь ухаад үрсийг минь сольчихсан. Хань минь хариугаа авах гэж яваад хамаг биеэ шүүрийн шанаг болтол буудуулж чон нэртэж хүн шиг авсан намайг жогчхноос өөр нөхөргүй хүлдээсэн дээ. Халуун зуныг хэвтэж өнгөрөөлөө. Хамар доорх мөнлийгч тоолгүй галуу буцтал хорч хэвтсээ. Гансарч гасалсан да. Ерөөсөө ингэж хээрээр гэр хийж явхаар юртийн нохоо шиг тэжээвэр явъя гэд сумын төвөр орлоо. Судал жаахан шогшлоо. Борхон хуцах ноход цадгалан боловч бодож байсан шиг нь харин их чөлөөгүй байж. Үний ирэхээр жарахаар чонын ирэхээр зовъё гэд хөвчрүүгээ хөнгөн алхлаа. Тэгсэн байдаггүй. Тэгнээд нэг нөхөр мод бариад ирлээ. Холд гээд тэр ойлгох биш хогчин шүүгээд архирлаа. Буун тас бурхны өмнө би зогсож. Галзуу бол байгаагүй юм шүү. Гансарсан гэвэл харин үнэн шүү. Богинохын энэ амьдралын буруу зүвийг шийдэг. Дэваачнд аваачнууд хамд илгээнүү өөрөө бит. Хэлхийд харин буцаавал чонл болгож харил. Чивчэрсэн хогсоцсаар буцлан урсах омхтгалмэ. Чинэрсэн чин халуу цэжнэс хорглоо цоргохтолмэ. Бон харууд мэт аюул нөмрөн ирхээ. Бортих бараагүй алсрах талын хөгчөө. Хэнгэргийн дуу ертөнц дахны энерги цочоо. Хэрийн чон гэрэл дүүлэнд хөвдөн шингэхээ. Мөрөгний шидэ онгод дуудаг чинь ховстоо. Мөнх тэнгэр